Монголчууд Солонгост нэвтрүүлгийн хамтран ажиллагч чимээгээ бичээч. Тархуу юу ч амээ дөө? Хурлын тэмдэглэлээ бичиж байна. Нэг цагийн бичлэгийг би бүр 4-5 цаг бичиж ингээ оддоо. Өнөөдөр баг эндээ хонох охоо гэж дарагд маргааш хэрэгтэй гэсэн. Мега мэдээ. Залуу хүн байж жаахан технологи сонирхож ийл та. Одоо үед чинь бичихгүй ярьдаг болсон шүү дээ. Тэр нь юу гэсэн үг юм? Цаан чин шин технологи болгох чимээгээ бичээч гээд аудио болон дүрс бичлэгийг бичвэрт хөрвүүлдэг систем гарчихсан байна. 2 цагийн бичлэгийг бол 3-4 минутанд бичээл өчтдөг болсон байна шүү дээ. Тэрийг хэрэглэмээ дөө. Одоо бүр 20% хямдрал зарласан байна. За, амжилт хүсье. Технологийн дэвшлээ гэж сайхан юм да. Энд чинь л надад хэрэгтэй идэв. Чимээгээ бичээч л хэрэглэе. Чимээгээ бичээч. Харилцах утас 7740 1140 8980 1140. Монголчууд Солонгост нэвтрүүлгийн хамтран ажиллагч Land MN. Дижитал хөрөнгө оруулалт Land Bond. Land Bond нь 2 жилийн хугацаатай нэг бүрэн 100,000 төгрөгийн нэрлсэн үнэтэй. Жилийн 14% хүүтэй бөгөөд 6 сар тутамд хүү төлөх давтамжтай. Нийт 5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх юм. Захиалга авах хугацаа 2021 оны 6 сарын 25-наас 30-ны өдөр. Захиалгыг онлайнаар Super App аппликейшнаар болон өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хийх боломжтой. Мөн 6 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Central Tower болон Shangri-La Mall-д зохион байгуулагдах олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж захиалган өгөх боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 77-7 тэг1-ээс аваарай. Санхүүгийн зөв удирддаг хүмүүрт зориулав. Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 7 сарын 1-ний өдөр Пүрэв гараг Сөүл хотод яг одоо 12 цаг 18 минут болсон байна. За анхаа болон сонирхолтой сэдвийн тухай ярилцдаг монголчууд Солонгост нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфирс хөтлөгч Шимбаа Чанцаанаар ажиллаж байна. За өнөөдрийн сэдвийн үед та бүхэнд Солонгос тохиолдсон хөгжилтэй явдал гэсэн сэдвээр ярилцсан. Манай эфирийн утас Тэг 7641 1941 гэсэн дугаар руу залгаад бас та ярилцах боломжтой байгаа. За сайн байцгаана уу монголчуудаа. Өдөр жоохон албаны эхлүүлнэ. Удахгүй учир маргааш одоо баасан гараг бид нар амрах гэж байна. Тэгээ амралтын хагас мөцөнд амарна гэдэг байхгүй. За тэгэхээр одоо хамгийн ихний асуултаа тавиад эхлэе те. Анхаа хүргэдэг нэвтрүүлэг байгаа шүү дээ. За Солонгосын хамгийн олон уншигчтай Жуан Илбүү сонины анхны дугаар хэд онд гарч байсан бэ гэсэн асуулт байна. За бид хоёрын асуултыг бол ер нь дандаа асууж амжихгүй байгаа гэсэн. Өнөөдөр бүр хамгийн ихэнд орууллаа. Энэ асуултыг бэлдээ 4 хонсон байдаг юм байна. За тэгэхээр давтаад хэлгээд Солонгосын хамгийн олон уншигчтай Жуан Илбүү сонины анхны дугаар хэдэн онд гарч байсан бэ гэсэн байна. За яг энэ сонины газар нь бол өөрөө 1946 онд байгуулагдсан билээ. Тэгэхээр энэс нэлээд өмнө анхны дугаар бол бас яг Японы дарлалын үед бол гарч байсан байх нэ. За төхүүлээд шууд ясан гот. За Ганбаяр тогтоох өдрийн мэндийг хүргэсэн байна. Ганбаа төмөр өдрийн мэнд дүүнараа гэсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Цогтоотор Эрдэнэ туяа өдрийн мэндээ гэсэн Эркагийн сарнаа явуулсан байна. Баян сарнаа явуулдаг болохоор би сарнаа харангуут. Яг энэ Эркагийн наа гэж шууд мэддэг болсон байгаа. За мөн Космо сэтгэл нь дээшээ доошоо болоод идэг. Космос гэсэн хүн сайн байцгаана уу? Монголчуудаа, миний монголчуудаа гэсэн байна. Сотном дарж явна. Өдрийн мэнд хүргье та гуравтаа гээд 3 шиг зүрх явуулсан байх шүү. Баярлаа. Хуугаад авъя. Нэг нь хуугаад авъя. Дукана сүри өдрийн мэнд гуравтаа ёстой халаадаг өдөр байна гэсэн байна. Монголд их сайхан сэрэг хүн байна. Өнөөдөр бороотой байна. Солонгост бол нэлээд халуун байгаа мэн тийм. Солонгост хараа халуун баг шүү л. За тэгэхээр асуултын хувьд Солонгосын хамгийн олон уншигчтай энэ Жуан Илбүү гэдэг сонины хувьд за хэдэн онд хамгийн анхны дугаар гарч ирсэн бэ гэсэн юм асуулт байна. За 1930 яана энэ сэтгэлийг гацаадахын космос 1937 он гэж бас явуулсан байна. За 37 оноос бол доош дашны болормоо хаа өдрийн мэндийг гэсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. За төгсөө жамья хариултыг бас илгээсэн байна. Харж 1938 он гэж явуулсан байна. 38-аас бол доош Жуан Илбүү гэсэн одоо сонин байдаг тийм энэ сонины хамгийн анхны дугаар хэдэн онд хэвлэгдсэн байна. За тэгээ манай хэмжээл радио Солонгос пэйж дээр энэ хариулт орж ирэхгүй байгаа шүүгч дээр гэсэн. Өөд ээлжтэй доош тэгэх гэсэн чинь. Та
Та тэгээд яасан юм шүү? Буруу юм хийсэн юм шүү. Уг нь гайгүй. За 1935 гэж төгөө явуулсан байна. Ганц туллага нэмж өг. Өдрийн мэндийг хүргэе гэсэн байна. Танд бас өдрийн мэндийг хүргэе. За тэг өнөөдөр бас хэрхэн өнгөрч байна те? Өдрийн хоол ямар хоол идсэн, сонь сайхан юу байна хуваалцаарай. Өдрийн мэнд хүргэе. Та бүхэн өсвөр нь төстэй болоод нөгөө урдлагаараа бурж ягаад долгио орцоо. Өглөө нэвтрүүлэлт орж ирэхээс манай Чимбах хичнээн удаа талент таардаг гэсэн. За нэг юм нүдний шилтгүүл бас зүгээд ороод ирэх санаж. За өнөөдөр ч ямар хөвгчлөлтэй өдөр вэ гэдэг байхгүй ганцаараа. Гана харин тийм Чимбах бүр хөөрхөн харагдаад байгаа юм гинэ. За баярлалаа. Өнөөдөр нойр ирэхгүй. Одоо ингэ хэлчихэр Чимбах өдөржингөө талент таарчтай. Та баг хэл. За бүх юм гайхамшигтай өдрийн мэндэ гэсэн байна. За манай сонсогчдод бас өдрийн мэндээс гадна сонь сайхан аваалцаарай. За мөн асуултын хариултыг бичлэгээр. Туханаас хүрээ гинэ. Өнөөдөр бүр Чимбаши солонгос убаа болсон байна шүү дээ. За Хишиг Жаргал бат бол 1935 гэж явуулсан байна. 1935-аас бол доошо Төмөн нэгдсэн Сүхбаатар 1935 болон 34 гэсэн хариулт хэлсэн байна. За тэгээ энэ сонины хувьд бас рейтингээрээ хамгийн олон хүмүүс захиалж уншдаг ийм сонин байгаа. Тэгэхээр хамгийн анхны дугаар хэдэн онд гарч ирсэн бэ гэсэн юм асуулт байна. За уран гүнж хай гэсэн байна. За тэгэхээр бас хаяа бас харагддаг сонсогч байна. За тэгээ 1933 Дэлгэрмаахи өдрийн мэндийг хүргэсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За бүх юм гайхамшигтай хоёр дандаа л инээж хөвгчлөлтэй байдаг байж гэсэн байна. Бит хоёрыг гэхдээ манай бусад нэвтрүүлгийн хөтлөгч нар энэ хоёр амар юм боо. Айгу дарк гэдэг тийм. Бит хоёр уг эндээ айгу хөвгчлөлтэй байдаг байхгүй юу? Инүүхэн эндээ. Инүүхэн эндээ. Гэтэ би угаасаа яг ажил хийгээд хүн хажуугаар зэрэг юм асуух ингээ хоёр юм дээр төвлөрч чаддгүй байхгүй юу? За хасчаар хасаа өдрийн мэнд хүргэе. Та нартаа Чимбаахын үс тасан шүү гинэ. За тэгэхээр зөв хариулт орж ирсэн байна уу? За орж ирсэн. Тэрнээс өмнө би танд хэлсэн шүү үсээ ингэж асуул зүгээр гоё харагдаж байна гэдэг чинь. Ообор шиг зүг байдсан хүмүүс тэгж хэлж байгаа. За тэгэхээр зөв хариулт уг нь орж ирсэн. Гэтэ энэ дээр сайн харагдахгүй байна. Миний хүн ингэж сэтгэл нь эндээ шууд. Гамбайр тогтох гэсэн байна тийм. Тэгсэн байна уу те? Хайртар сэтгэл орж ирсэн үү? Надад болох юм да. Өдрийн мэнд хүргэсэн хүмүүс хариулт ерөөсөө орж ирээгүй. Уг нь 1900 Гамбайр тогтох байна. 1920 гэж хамгийн түрүүнд явуулсан байна шүү. За баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгэхээр Чуан элбүү сонины хувьд бол анхны дугаар нь 1920 онд бол гарч ирсэн юм байна. За тодруулах юм бол 1920 оны 3 сарын 25-ны өдөр анхны дугаар бол гарч ирсэн байна. За тэгэхээр эхний асуултаа давчлаа хэдүүлээ. Одоо дараагийн асуулт руу орцгоё. Дараагийн асуулт Тиара хамтлаг хэдэн гишүүнтэй вэ гэсэн асуулт байна. Солонгосын алдарт Тиара хамтлаг хэдэн гишүүнтэй вэ? За тэгэхээр Тиара одоогийн гишүүдийн хэлэх юм уу? Тэг гишүүдийн тоо цөөрсөн баг шүү. Тийм. Анх бол 6 хүнтэй байгуул гэж хэлсэн юм байна. Тэгээ одоо хэдэн хүнтэй вэ гэдгээр нь л хариулт явж болно. Төрөө өснө гоё байна гинэ. За манай бүх юм гайхамшигтай Чимбаахыг бас бити хичээгээд бай гэсэн байж. За хасчаар хасаа за мэдгүй чанцаа хийе гэсэн. Юу мэдгүй гэсэн юм бол? Түрүүчийн асуулт баха да. Асуултаа хариултыг мэдгүй байна гэж юу? За тэгэхээр одоо Чимбаахын үснээс холдоод асуултандаа хариулцгаая. За Солонгосын алдарт Тиара хамтлаг хэдэн гишүүнтэй вэ? Монголд болохоор 13 онд иржсэн гэсэн үү? Тий, намайг оюутан байхад иржсэн биш 2013 онд оюутан байсан. Тэр хавцаалах. Чи яаж дэмжиж үзчихсэн бол? Би тэгтээ тэр үед чинь тийм айхтар дэмжиж үзээгүй. Ер нь тэгтээ би хичнээн дуртай байсан ч гэсэн тийм орилж морлал ууба гэдэг чаддгүй зүгээр ингээд холоос хараал гоё хүн байна да гэх. Гэтэ энэ тийм ихтэй хүмүүс биш юм уу? Өөр хамтлаг ирсэн. За. Тэгээ надад тэр эрэгтэй хамтлаг илүү гоё санагдсан. За бүх юм гайхамшигтай 13 гишүүнтэй гэж хэлгээсэн байна. За арай их болсон байх шүү. Нэмсүрний ямаа 5 гишүүнтэй гэсэн байна. 5-аас бол бага байгаа. За Гамбайр тогтох бас 5 гэсэн хариултыг хэлгээсэн байна. Тиара гэдэг чинь өөрөө бас титэмтэй нэг холбоотой нэрийг нь бол тайлбарлсан баг шиг үлээ тийм. Угаасаа титэм гэсэн үг шүү. Угаасаа юм уу тийм. За тэгэхээр за энд бол нэлээд сайн бас мэддэг хүн баг шиг наа. За. Гана 5 гэсэн байна. Төвий 4 гэсэн байна. За тэгэхээр Тиара хамтлаг хэдэн гишүүнтэй вэ гэсэн байна. Чиний хувьд хамгийн дуртай дуу нь ямар дуу байдаг вэ? Day by day юм болов уу? Тэгтээ олон эн чинь нэлээд олон хийх дуутай штэ. Тахилтуудыг сонсохоор айгүй гоё тийм дандаа юунууд байдаг тийм. Тийм. Тэгтээ дагаж дуулахж байгаа тийм. Яг одоо юу гэдэг нэг тийм
давтамжтай эсгүүд өгдөө шүү дээ тийм. Тэгээд чихвч сонсоод дуулахаар айгүй эвгүй сонсогдсон. 60 жил тогтоос яг сонсож байгаад ангидаа ганцаараа лоби дуулчихсан чинь манай анги хүүхэд намайг чанцаа амар сонин сонсогдоод энэ чимээгүй гэж хэлжсэн юм аа сая санаанд орлоо. Тийм надад тэр нэг клипийг харсан чинь бүр кино шиг тэр дээр үеийн нэг хэсгийг хийцэн байсан. Тэр нь бүр кино үзэж байгаа юм шиг сэтгэл төрүүлжсэн. За Эркагийн гинэ та хоёрын өмнөөс аахаа явуулсан хээ. Ялагч нартаа та хоёроор баяр хүргүүлнэ гэд ам гарчихсан байгаа шүү хээ. Миний ялагч нарт баяр хүргээрэй гинэ. Хаана явуулж байгаа? Групп дээр асуулт оруулсан санагдаж байна. За баяр хүргэе. За баяр хүргье. Юна анх 5 гишүүнтэй байсан гэсэн байна. За хасчаасаа онгоцны буудлаас баха октод гүйлдэд байсан хамтлаг мөн үү хээ гэсэн байна. Магадгүй. За одоо Инжон, Хёмин, Жион, Кюри дөрвөл үлдсэн мэдтэй гэсэн байна. Тэгэхээр маш сайн мэдчихэв. За тэгэхээр гамбаа төмөр 9 гишүүнтэй бас явуулсан байна. За бүх юм гайхамшигтай 4 гэж мөн хэлгээсэн байна. Гэхдээ ямар гоё нэртэй тийм бүх юм гайхамшигтай гэдэг нэр нь. За Юна 4 гэсэн хариултыг хэлгээсэн байна. Юна маань ороод ирсэн манаас өдрийн мэндийг хүргэсэн байна шүү. За тэгэхээр зөв хариултууд бол орж ирсэн байна. За тэгэхээр хамгийн түрүүнд зөв хариултыг миний мэдж байгаагаар төгөө оруулж ирсэн байна. За болохоор одоо бүр хамтлагийнх нь гишүүдийн нэртэй бол бичиж хэлгээсэн байна. Баяр хүргэе. За баяр хүргэе. За тэгэхээр Тиара хамтлагийн хувьд бол анх 6 гишүүнтэй 2009 онд байгуулагдсан бол одоо бол 4 гишүүнтэй юм байна. Тэгээ орж гарсан хүмүүс бас нэлээд байдаг юм байлаа тийм. Тэр чинь нэлээд үйл явдал болсон басан. Одоо бол 4 гишүүнтэй байгаа. За тэгэхээр дараагийн асуултаа тавья. За дараагийн асуултыг та бүхэн зураг харуулад энэ ямар нэртэй газар вэ гэж та бүхнээс бол асуух ийм асуулт байгаа. Зургийг хараад та бүхэн бичиж хэлгээгээрэй. За тэгэхээр энэ зургийн хувьд бол бас тийм өвөрмөц бас тэр болгон байгаад байдгүй газар. Энэ Солонгос ганцхан байдаг тийм хэлбэр загвартай газар ч гэж магадгүй гэж бодож байна. Ямар аятайхан газар вэ? За тэгэхээр энэ ямар нэртэй ямар газар вэ гэдэг дараагийн асуулт байна. Нэг тийм дэлхийн мэлхий. За төгөө Disney гэсэн байна. Гана лотте гэсэн байна. За бүтнээр нь явуулъя шүү. За очоод мөцөг өдрийн мэндийг хүргэсэн байна шүү. За бүх юм гайхамшигтай лотте World гэж бичсэн байна. За тэгэхээр энэ бол ер нь тоглоомын төв тийм ийм газар байгаа. За Disneyland мөн үү гэж бас хүмүүс их бичсэн байх шиг байна. Тэгэхээр Disneyland-ийн хувьд бол Солонгост харамсалтай байдгүй байгаа. Тэгээд Японд очихдоо бол үзчихсэн. Тэгээд хүүхдүүдтэй уг нь үзүүлжсэн. Тэгээд манай том санаад баг нь сандгүй уг нь бол тэр баахан тэгээд гой юм үзэлээсэн. Баг нь угаасаа жоохон байсан юм шүү. Юна Soulland гэж бол бичсэн байна. Цогчмөж хамшил Lotte World гэж явуулсан. Гişүү Жаргал Батал Lotte World. За асууж хасаа Disneyland мөн үү гэсэн байна. Disneyland биш ээ. Нэмсрэн Нямогийн хариултыг уншихсан доош олчлоо. Сэтгэл нарчлаа гана Lotte World гэж бас явуулсан байна. За уран гүнж мэдээлэл гэснээр 6 сарын 27-нд Ёжу шид Вигүүгийн Пүгжи центр бол нэгдсэн юм байна. За Ёжугийн гадаад иргэдийн халамжийн төв нэгдэж байгаа шүү. Тэгээ Монгол ажилтны хувьд тэг 31 885 80 гэсэн юм байна. Ёжутай ойрхон хүмүүс мэдээлэл авч болно. 7 сарын 11-ээс үйл ажиллагаагаа эхэлнэ гэсэн байна. Мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээ ер нь бас гоё юм байна. Ягаад гэвэл Ёжууд тэрэнд байдаг хүмүүс зөвлөгөө тусламж авах юм боломжтой газар бол нэгдэж байгаа юм байна шүү дээ. Манайх ийм хөөрхөн ингээ мэдээлэл хуваалцах юм бол айгүй олон хүмүүс мэднэ шүү дээ. За бүх юм гайхамшигтай Lotte World хүүхдийн парк гэсэн байна. За тэгэхээр зөв хариулт бол орж ирсэн байна. Хамгийн түрүү NMJL радио Солонгос дээр бүх юм гайхамшигтай Lotte World гэж бичсэн байна. Манай гана Lotte Tower гэж явуулсан байна. Би зөв хариулт гэж бодсон чинь. За тэгээд доошлуудад Нэмсрэн Нямо Lotte World гэнэ үү? Тэгээ энэ гэж бичсэн гэж байгаа юу яасан бахаа. За тэгвэл Нэмсрэн Нямогийн хариултыг зүгээр авъя да. За баяр хүргэе. За тэгэхээр энэ газрын хувьд бол Lotte World гэдэг газар байна. За тэгэхээр Чамшил өвгийн оролцоор энэ Lotte-гийн одоо хаант уулс гэж бас зарим хүмүүс бол хэлдэг юм байлээ. Lotte World за Lotte ихт хэлгүүр Lotte одоо парк зөндөө олон зүйлүүд ингээ нэг доор зочд бодол хүртэл байдаг те. Тэгэхээр Lotte-гийн хаант уулс гэж бас нэрлэлдэг ийм тал байдаг юм байлээ. За альма хай all гэсэн байна. Эркагийн манай тоглоомын газар байна хээ гэсэн байна. За асууж байгаасаа за тэгвэл Lotte World нь болж таарлаа л да гэсэн байна. Зөв шүү. Ёс хэги өдрийн мэндийг хүргэсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. За дараагийн асуултыг та бүхэнд танилцуулъя.
За хэрвээ Солонгост монголчуудад хамгийн их тус болдог талархал хүлээсэн хүнийг шалгаруулж шагналах гардуулна гэвэл та ямар хүнийг санал болгох вэ гэсэн юм асуулт байна. За тэгэхээр сая бас уран гүнж маань бичижсэн юм гадаад иргэдийн төв нэгдлээч гэдэг юм уу те. Иймэрхүү мэдээлэл байна. Тэгэхээр ер нь таны хувьд бол гадаадд ялангуяа Солонгост ажиллаж амьдарч байгаа хүмүүстээ хамгийн их тус болдог хүн ямар хүнийг те шагнуулаад жишээ нь ямар хүнийг нэр дэвшүүлж болох вэ гэдэг ийм асуулт байна. Түмэн аялгау зүүн хараад байдгүй гэсэн байна. Юу зүүн хараад байдгүй гэж юм бол битэрийг гэж юм бол отын уралдыг хэлж байгаа юм болов эсвэл зүүн хараад манай радио явахгүй байгаа юм болов та дэлгэрэнгүй бичээрэй. За бямцдаг давааны хэмжил өдрийн мэндэ хоёроо гэсэн байна. За тэгэхээр хоёулаа хариултууд орж ирж байгаа хооронд хамтран ажиллаж байгуулахын мэдээллийг хүргэе. За тэгээд дуртаа өргөе. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чимээгээ бичиж хамтран ажиллаж байгаа. За чимээгээ бичиж програмыг ашиглаж үзсэн хүмүүс бол эхнээс бол ашиглаж үзсэн хүмүүс байгаа. Би бол ашиглаад үзсэн байгаа. Тэгээ маш амар ашиглахад бол аюу амар юм билэ. Одоо жишээлбэл нэг цагийн одоо хурлын тайланг хүн яг ингээд шивэд бичих юм бол 4-8 цагийн турш ингээд хуулж шивждэг юм байна л да. Харин чимээгээ бичээчийг ашиглах юм бол тэр текстийг яг аудиог шууд ингээд текст рүү кирилл рүү болгоход 4 минутад зарцуулагддаг гэж нэг цагийн бичвэрийг. Тэгэхээр магадгүй хурлын тайлан бичдэг ажилтай хүмүүс за эсвэл ярилцлага авдаг за мөн одоо өөрөө блог хийдэг эсвэл лекц сонсоод тэр багшийнхаа ярьсан яриаг бас бичвэрөөр хөрвүүлээд PPT бол одоо юу гэдэг би даалтаа ч юм бас хийх боломжтой. Ер нь бол маш олон салбарт ашиглах боломжтой юм билэ. Төрийн байгууллагт ашиглаж болно, эмнэлэгт ашиглаж болно, за олон нийтийн хэвлэл мэдээлэлд ашиглаж болно. За бид нар бол хэвлэл мэдээлэлд орж аалыг ашигласан байгаа, ашиглаад эхэлсэн. Банк санхүү даатгал худалдааны байгууллага хүмүүс гэх мэтчлэн ашиглах боломжтой байгаа. За холбоот утасны дугаар нь болохоор 8980 1140 8980 1140 гэсэн дугаар байгаа. Тэгээ та бүхэн өссөн аудиодоо бичвэрээ шууд ингээд юу кирилл үсэг рүү буулгаад бас юу хадмал ч юм уу хийх боломжтой болсон. Одоо тэгээд яалтч хүмүүс аюу влог хийдэг болсон байлээ. Тэгээ магадгүй би бол хэрвээ намайг оюутан байхад гарсан бол багш би ч нөө багшийнхаа яриаг аюу урд ярьдаг болохоор уран зохиол хичээлхээ байнга тэгж хуулж авдаг гэсэн аюу урдан ярьдаг багш. Тэгээ яриаг нь юусоо дахиж сонссон ч гэсэн ойлгохгүй. Тэгэхээр текст рүү хувиргачих юм бол дараа нь PPT дээр би одоо хичээлээ бэлдэх даалгавраа хийхэд бол аюу тус нэмэртэй юм шиг санагдсан. Тэгэхээр та бүхэн бас ашиглаад үзээрэй. За тэгээ чимээгээ бичээчээр хэрвээ яриаг одоо бичлэг болох юм хэрэгцээ гарах юм бол та зардлаа бол 50-70% хэмнэх юм байна. Ажлын ачааллаа 60% өнгөлнө. За хүнээс 120 дахин хурдан гэхээр одоо маш олон юм давуу талууд бол байгаа. За тэгэхээр маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чимээгээ систем хамтран ажиллаж байна. За тэгэхээр үргэлжлүүлэн асуултаа танилцуулъя. За өнөөдрийн асуулт хэрв Солонгос дахь монголчуудад хамгийн их тус болдог талархал хүлээсэн хүнийг шалгаруулах шагнал гардуулнаа гэвэл та ямар хүнийг сонгож санал болгох вэ гэсэн байна. За Чимбахаас эхлээд яри. Хэнийг санал болгох вэ? Тийм би ялангуяа гадаад ажлыг дэмжих төвийн хүмүүсийг бол нэлээд санал болгомоор санагдав. Яагаад гэвэл би энэ асуултыг ч гэсэн бэлтгэж байхдаа өмнө одоо шинэ жилүүдээр арга хэмжээгээр хүмүүсийг тийм шагнаж байгаа тийм явдал гардаг. Тэгвэл яг нөгөө тухайн хүмүүс л ерөнхийдөө ингээд юу яагаад байдаг штэ. Одоо өөртөө за энэ гайгүй юм шиг байна гэл одоо зохион байгуулагч хүмүүс нь ярилцж хагаад тэгэхээр яг надад бол эсрэхээр илүү их одоо энгийн хүмүүсээсээ тэр мэдээллийг аваад за тэр хүмүүсийн төлөө маш их ажилтдаг хүмүүс байдаг. Одоо нийтлээ хэдийг бол дурдж чадна. Би Үүжинбүгийн Батцэг гэдэг те. За Сөүл Галбаалтгийн Санчирмаа тэгээд бас Нараа ихч гэдэг гадаад ажилтдаг хүний эрхийн төвгээд нэг иймэрхүү хүмүүсийг бол бас ер нь тэгж магтаж урамшуулж явах хэрэгтэй юм шиг санагдав. Яг л өдөр тутмын ажил нь дандаа хүмүүст тусалдаг те. Чонооны гарам хаанч гэдэг юм. Ингээд хүний төлөө төрсэн хүмүүс маш их байгаад идэгэн. Ийм хүмүүсийг бол илүү их магтаж юу явах хэрэгтэй болов гэж боддөг. За. Сүгчинг маань үгүй энэ гоё апп, энэ үнэхээр гоё апп байлээ. Влог дээр ашиглаж үзсэн гэсэн бай. Харин яг өөр дүнтэй байгаад. За тэгээд альмаа маань Борхуу Чимбатахыг тэгж шалгаруулсан байна. Төмөн аялгаа вау гэсэн хасч байгаасаа би яг одоо чимээгээр бичиж байна, мэдэгдэж байна өө гэсэн. Харин тийм баха надад бүр мэдрэгдээд. За юу нэ соёлыг нь түгээсэн үлгэр жишээч хүн юм болов гэсэн байна. За бямцэг даваа намжил хүргэлтийн хүмүүс юм байна гэсэн байна. За хүргэлт гэдэг нь бодвол карго гэж ойлгол зөв болов. Одоо Монголоор карго эрхэлдэг хүмүүс тийм. За альмаа Нармандах Жамбалдорж гэсэн байна. Мэдээ орчуулж оруулдаг хичээд шүү дээ тийм. За тоги та хоёр гэсэн байна. За баярлаа. За мөн альмаа Үүжинбүгийн сэтгэл нь арга гацчлаа яг унших гэсэн чинь.
Яг юунаа ч гэсэн ингээд миний нэрийг бичсэн байл та баярлалаа. Гэтэ зүгээр бит хоёр ингээд хүмүүсийн өмнө яг энэ асуулт ингээд нүдний өмнө байгаа болохоор тэгж шууд санаанд орж байгаа. Хамгийн гол нь нэг ажиллаа хийж байгаа хүмүүс маань тэндээ чимээгүй хүмүүстэй өдрөөлгөн тусгалаад байдаг болохоор тийм хүмүүсийг бас илүү нэг удаа ч гэсэн дурдаад тийм юм хүмүүс байдаг шүү гэж онцлохыг ер нь илүү хүссэн байгаа. За альмаа Өвжинбөгийн баяр цэцэг гэсэн байна. За Сүгчмөг Чанцаа Чимба Богийн найруулагч гэсэн байна. За тэгэхээр ер нь гэхдээ бас өшөө зүгээр олон хүмүүс бас байдаг байхад дээр тэр нэг пост хоёлоо онцолж яхад тэгсэн баха масаны гамбаах гэлээ одоо жишээ нэг хүн пост оруулсан байсан. Доорноос аягүй олон хүмүүс мэддэг байх ч тий одоо Монголд байгаа зөндөө хүмүүс тусалж ясан надад бас ингэж тусалж ясан ч гэдэг юм уу тийм зүйлүүд бас хэлж байгаа сонсогдож байсан. За Юуна гадаад иргэдийн төвийн хүмүүс гэж мөглөсөн байна. альмаа тийм баццэг гэсэн байна. Хасаачир хасаа Сүгчмөг би уг нь орилоод бичээд байна штэ хийх гоё юм байна. Энэ хоёр дашны болормоо Сөүл глобал төвийн санжирмаагаас асуух юм байхын ямар хаягийн утас байна уу гэсэн байна. За утсан би хараад үгүй тэг 2 та дугаар байдаг байгаа. За тэгэхээр өнөөдрийн асуулт нь одоо баярж талархах тий солонгос байдаг баярж талархах хүмүүс байх юм бол тэр хүмүүсээ одоо тааглаад эсвэл бас нэрийг бичиж оруулаад тэр хүмүүснээс хараад баярлах. За тэг 2 20 75 41 33 гэсэн байна. За юуна маань бас бодгаал гэсэн байна. За солонгос хэл заадаг тий бодгаал маань нэлээд тийм итгэвтэй бүсгүй байгаа. Би бас санчирмаагч хэлнэ. Зөвхөн бол ансааны бас гадаад ажлын дэмжих төвийн 2 3 хүн байдаг. За тэгээ 13 45 дээр бас 2 3 хүмүүс байдаг. Тэд нар бол яг нь иммиграшн визтэй холбоотой асуудлыг бол маш тийм яг хэрэгтэй байдлаар нь их дэлгэрэнгүй тийм сайн тайлбарлаг санагдсан надад бас. Тэгээд өнгөрсөн хугацаа надад тусалж исэн ах эгч нартаа баярлалаа гэж хэлээ. За тэгэхээр солонгостойгоо. За энэ асуултын үед та бүхний бас бичиж ирүүлсэн бүх хариултуудыг хүмүүс бас харсан баг тийм. Тэгэхээр бүгдээрээ бас зөв хариулт гэж тооцож хүлээж авахд бол болно. За тэгэхээр дараагийн асуултыг та бүхэндээ танилцуулъя. За тэгэхээр дараагийн асуултын үед MJL радиод хин гэдэг нэртэй найруулагчид байдаг вэ гэсэн асуулт байна. MJL радиод хин гэдэг нэртэй найруулагчид байдаг вэ гэсэн юм асуулт байна. За Нямсар Нямаа үнэн сэтгэлээсээ монголчуудаа тусалдаг бүх монголчууд шүү гэсэн байна. Эркагийн хот болгоно нэг тийм бүхний төлөө гэдэг хэсэг хүмүүс байдаг даа гэсэн байна. За Альмаа золбоо TV гэж бас оруулсан байна. Төмөр нэгдсэн Сүхбаатар гадаад ажилчдын хүний эрхийн төв нараа гэж бас оруулсан юм шиг байна. Тэг нараагч бас мундаг ихч байдаг шүү. Та бас их ах ихч ихтэй үгүй юу? За дараагийн асуулт маань MJL радиод ямар нэртэй хин гэдэг нэртэй найруулагч нар байдаг юм болоо? Манай байнгын сонсогчдын хувьд зөвхөн хэр анзаардаг болов уу гэж надад бас санагдсан л да. Бид нар бол зарим нь найруулагчтай хэлдэг, зарим нь хэлдэггүй. Гэхдээ ер нь бол мэдэх нь бол мэдэх бах те найруулагчаар тэр ажиллаа гэдээ бас илүү дурдаад байдаг болохоор. Би уг нь хэлдэг байсан шүү дээ. Энэ жилээс хэлэхээ болчиход байгаа. Түрүү жил уг нь байнга хэлдэг байсан. Яг тэгвэл би ах угаасаа яг энэ сэтгэл дээр бужигнуулж яадаг байхгүй юу? За тэгэхээр ямар ч байсан юуна бол боги гэж бол бичсэн байна. За тэгэхээр зөв байна. Өшөө бол манайх найруулагчд бол 3 найруулагч. Тэгээ 3 найруулагч байгаа. 3 хүний нэрийг бол. Та бүхний хувьд бас одоо сэтгэлд нь ойрхон эсвэл бол мэддэг тийм хүн байвал бичиж илгээрэй. Гэтэ би бас найруулмаар л байна. Заримдаа жоохон тоглоод оби ах та орчих дүүнд гаднаас найруулъя. За тэгэхээр найруулагчдын хувьд бас магадгүй мэдгүй байх юм бол та бүхэн байна. За сайн мэдгүй байна гэж бас бичээрэй тийм. За Хасчир хасаа гамбайр тогтох гансүх оби хээ гэсэн байна. За хасчир хасаа боги ангараг энэ хоёрыгоо санаад байна хээ гэсэн байна. Сүгчмэг болохоор оюун бол гансүх бас нэг нь хин билээ гэсэн байна. Төги оюун баатар боги гансүх гэсэн байна. За эркагийн боги эркагийн гэсэн байна. Сүгчмэг өөти ангараг гэсэн байна шүү бас. Тэгвэл нэрнүүд нь бүгд сонсогдчихвоо. Одоо тэгсэн бол. Гэтэ яг нэг дор 3 нэр бол орж ирэх байгаа санагдаж байна. За тэгэхээр ямар ч сая бол манай 3 найруулагч нэр бол бүгдээрээ дурддагдах шиг боллоо. Тэгэхээр цэгцлээд тэгээд ирүүлэх юм бол зөв хариулт болох нь. Нийлүүлээд. За тэгэхээр MJL радиод хин гэдэг нэртэй найруулагчд байдаг вэ гэсэн юм асуулт байгаа. За нэвтрүүлэг бол мэдээж найруулагч нар манаас арын ажлыг хариуцлагатай авч явж байгаа юм хүмүүс бас байдаг байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн нэрийг өнөөдөр алдаршуулах нэ. За тэгэхээр азаа ган тулга ган сүх ангараг гэсэн байна. Тэгээд ган тулга овсоо болсон юм байна. Оронд нь оюун болчихоо гэсэн байна. За тэгэхээр яг бүр бас дэлгэрэнгүй их нарийн ширийн мэдээллүүдийг бүгдийг сайн өгч чадлаа. Дуканаас хүрээ хүмүүсээ миний комент харагдахгүй байгаа юм уу гэсэн байна. Надад түрүүнээс хойш дуканаас хүрээгийн комент юу ч харагдаагүй шүү дээ.
Одоо энэ харагдахгүй байгаа мөг хэлсэн хараа харагдчихэв. Ухаантай хүмүүст харагддаг. Тийм комент гэхгүй. За сүхчмэг оюун бол ганц сүх ангараг гэж явуулсан байна. Тэр нь азаазагийн хувьд их бас мундаг юм ер нь яагаад гэвэл ингээд солонгос хэлтэй холбоотой асуултуудыг ч гэсэн их гоё дэлгэрэнгүй хариулдаг. Манай найруулагч нартай холбоотой асуултыг ч гэсэн яг гоё дэлгэрэнгүй хэлж чадчих бас чадсан. За тоги боги ганууш ангараг гэсэн байна. Хасчраасаа янзын харагдаж байна гэсэн байна. За Ганбаяр тогтох үл үзэгдэгч комент гинэ. Сүгчмэг одоо харагдаж байна гэсэн байна. За тэгэхээр зөв хариулт бол орж ирсэн байна. MJL радио Солонгос байж дээр хамгийн түрүүнд азаа зөв хариултыг бол илгээсэн байна. За би сүгчмэг юм болов уу гэж бодоод байна. За тэгэхээр баяр хүргэе. Баяр хүргэе. За юуна маань мөн ангараг оюун болд гансуух гэж бол хариултыг бол илгээсэн байна. Тухайнаас би зөндөөл комент бичлээ ш даанч над дээр зүрх дарахгүй байсан юм. Ерөөсөө харагдаагүй ш. Сая харагдахгүй байгаа гэсэн комент нь л нааш ирлээ. Баларсан юм бэ. За тэгэхээр энэ үртэл та бүхэнтэйгээ асуулт хариултын булан хүргээд үргэлжлүүлээ та бүхэнтэйгээ сэдвийн тухай ярилцдаг байгаа. За өнөөдрийн хувьд Солонгос тохиолдсон хөвгтэй явдалтай ийм сэдвэр бол ярилцахаар бэлтгэсэн байгаа. Их чухал сэдв байна. Энэ сэдвийг хэн оруулсан бол та. За тэгэхээр манай Чанцаагийн үдийн сэдвийг оруулж явахдаа хөгжилтэй ямар зүйлийг бодож бичсэн байна? Гэхдээ тэр би өмнө нь бас нөгөө өглөөний нэвтрүүлгээр гинжин холбоо юу вэ? Байнууд инх бол дахин хөтлж хаад холбогдож ярьж ирсэн байхгүй. Чи өөрөө бүр уцараад уу? Үгүй ээ, над руу залгаад ярихгүй. За. Анхны дугаар дээр нь тэгж залгасан шүү дээ. Манай ажил руу бүх хүмүүс рүү залгаад. Тэгээд хөгжилтэй түүх гээд. Тэгээд одоо жишээлбэл би танилан уцтангуудаа би ах руу уцтаад ингээд төлөвчтэй ярьсныхаа дараа чи юунаас юм асуудаг. Та өөрөө тайлбар сонсож байна. Надаас тэгээд тайлбарлах бол асуух. За тэгэхээр эхлээд та яар би дараа нэрээ төгөө. Үгээс одоохондоо санаа та яриа. Өөрөө дэ байхгүй юм биш намайг шахаад байгаа байхгүй. За одоо түүхээ ярья. Гэтэ энэ яг бүр тийм том инээдтэй бол түүхшэлтэй. Гэтэ тухайн үед жоохон ичгэртэр санагдчихсэн түүхээс юм. За Солонгос сурдаг байваа. Сурж байгаа үед чинь их сургууль дээр их цагийг өнгөрөөнө. Нэг удаа хичээлээд хараад уг нь лифтер буудаг гэсэн. Тэр өдөр бас тэгэл бондооцсон юм болохоор шатаар бууж жоохон эрүүл мэндэд анхаараа гээд. Тэгээд 8 давхраас доош шатаар буужсэн чинь 7 давхар илүү 6 давхар ойролцоо нэг Солонгос залуу шатан дээр ингээл зогсож байна. Тэгээд би холоос хараад зүгээр хажуугаар нь гараад өнгөрөх гэсэн чинь өө ёстой хөөх юм антэр гэл. Тэгэхгүй тэгэхээр би гахал эргэж хараад би энэ гэж үгээл хариулсан байхгүй. Тэгсэн чи нөгөө чи яг нөгөө блүүд тэр тухайн үед яг нөгөө блүүдтэй юу чихвч гарч ирж ирсэн юу яахгүй. Тэгээ би бас тэр талаар сайн мэддэггүй байсан үе. Тэгээд яг ингээд чихвч зүүсэн байсан мэдгүй. Тэгээд угаасаа яг нэг талтаа зүүц уусаар ярьжсэн мөлий. Яг миний харж байгаа тал чихвч байхгүй. Тэгээд би гайхаад юу гэ гахаад эргээ харсан чинь над руу тэр Солонгос амар том харахгүй нүдээр тэгэхээр нь би гахаад гэсэн чинь 죄송합니다 уучлаарай би уцаар ярьжсэн гэл тэр залуу би санаа зовоод тийм үү гэсэн бүр ингэ санаа бүр амар ичсэн юм ядж байгаа тэр аюу хөөрхөн залуу байсан. Тэгээ нэг давхарлаа бүр баг юу тур хотнэр үнэхээр хідэн ингээл массан баа амар хурдтай ичсэн. Үснэ ядж байгаа тэр нөө манай сургуулийн оюутан байсан болохоор ингэ том их одоо оюутантай лекц суухаар ядж байгаад ингэ лекцэн дээр аюу таарна тэгээд би таарах нөгөө тэнэгтжсэн бодогдоод айгу хэмордог гэсэн. Тэгээд тэр бол миний Солонгос толж исэн дэм жижигхэн хөгжилтэй түүхүүд энийг байгаа. За тэгэхээр үргэлжлүүлэн та бүхэндээ хамтран ажил байгуулахын мэдээллийг хүргэе. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Лент цэг эмэн бол ажиллаж байгаа. За тэгэхээр Лент цэг эмэний хувьд бол одоо та бүхний санхүүгийн асуудлууд одоо тооцоо хийх, за мөнгө зээлэх иймэрхүү зүйлүүдийг бол маш түргэн шуурхай шийдсэн юм газар байгаа. За энэ дээр бол жишээ нэг Лент эмэн нийгэмд огч буй ашиг тусыг өнөөдрөөс танилцуулъя гэж бодлоо. Тэгэхээр 93,081 хэрэглэгч хүмүүстэй болохоор 835,000 удаа зээл ингэж авсан юм байна. За энэ хэмжээний хөрөнгийг барьцаалах ийм асуудлыг шийдсэн гэж байгаа. За мөн одоо энэ цар тахалтай үед бол хүн хоорондын харилцаа энийг бол 2.5 сая хүн уулзаж явагдах зүйлийг зөвхөн энэ аппликейшны тусламжтайгаар шийдсэн. Уулзуулахгүйгээр тийм зөвхөн аппликейшн ашиглаад шийдэж бол чадсан юм байна. За мөн 1.5 тэрбум одоо урсгал зардал юм гарах байсан мөнгийг бол хэмнэлсэн. За мөн хэрэглэгчдийнхаа 279 мянган цаг буюу 31.8 жилиг бол хэмнэлсэн. Сонсоход л баг би амар их мөнгө цуглуулаа хамаг юм хэмнэлцээр санагдчихлээ. За тэгэхээр Лент цэг эмэн болохоор бүхний бас цахим хитвч гэж явдаг. Ийм бол
газар байгаа юм байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ленд цэгийн маань хамтран ажиллаж байна. Тэгээд Ленд цэгийн маань аппликейшнийг нас татаж аваад ер нь бол зээлч ихсэн авах боломжтой байгаа. За 50,000-аас эхлээд одоо 2 сая хүртэлх зээл. Тэгээд хугацааны хувьд бол 14, 21, 30 гэсэн хоногор авч болно. Тэгэхээр та бүхэн аппликейшн татаж аваад эсвэл энэ фейж хууц руу н ороод дэлгэрэнгүй мэдээлэлээс судлаад мэдээж мэдэхгүй хүмүүс байж магадгүй шүү дээ. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэлээс орж харах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ленд цэгийн маань хамтран ажиллаж байна. За хасаа намайг шууд түүхлөгөө орё чанцаа гэсэн байх шүү. Үгүй кино ч гэсэн трейлерийн заавал ихэж үздэг штэ. Доконоос сая л хөгжилтэй байлаа. Чанцаа гомдоожчихсан юм болов инээ тэргээ бөө юм бодлоо гэдэг би зүрх тарах болохоор. Сүгчимэг хаяа тэгээд байлээ. Дуудлага ирэхээр тэгээд байх шиг байгаа юм аа гэсэн байна. Хасаж хасаа надтай адилхан юм болсон байж тээ. Тэр чинь өстэй ядаргаатай юм байлээ гэсэн байна. За тэгэхээр энэ өчигдрийн юунд дээр бас сэтгэл орж ирсэн. Сэтгэл нас айгүй хөгжилтэй сэтгэлүүд их орж ирсэн байлээ. Тэгэхээр уншия. Тогооч утхан яг ёгийн замаар хөндлөн гарах гэж байгаад замын тэхий голд хальт гिचэж секситлээ унжүүлээ. Ядаж явахад өвсөн заадгаа босож ирэл эцсэндээ тэр чигээрээ гүйжүүлээ. Замаар явж байсан машины жолооч нар үгтлээ нээсэн багтаа зогсоол хараад байсан. Одоо ч бодохоор ичээд идэв гинэ. За болормоо цог дотор манай хүн анх ирээл ягааны ажилд гарсан чинь захирал нь ам могоо гэж асуухаар нь ам могоо гэд хэлчихэж тэгсэн машинд үлдээчгээд өөрөөсөө хоолоо идчихгээд ирсэн гэсэн. Тэгээд нэг удаа хоолгүй ажилласан байдаг юм аа гэсэн маань хэлний бэрхшээлээ гэж. За Баясгалан Баттулга анх ирээд манай хүн намайг ажил хийж үзэхүү хичээл нь орой тардаг юм чи ягааны ажилд орох байх та гэхээр нь амар уур хүрээд чи бүр арай намайг зарах гэж байгаа юм уу гэж хэлээ гэсэн байна. За Мишка Мишель солонгос биш л дээ. Монголд манайх солонгосчуудтай ажилдаг гинэ. Нэг захирал юм бол хоол идэхгүйгээд тэгээд баян хоолны зураг явуулаад байлаа. Гайхаад нэг өдөр манай монголчууд өлсөж үзээгүй хүмүүс баян хоол гэдэг ахим та нутгаа санаад өлсөд байд юм уу гэд хэлсэн чинь ууралцсан дахиж хоол идэх хэрэг байсан. Эргүүлээд байсан юм байлээ шүү дээ. Ойлгохгүй нас гэнэ. Дэйт тий болцоод өрхтөө хамт хоолнд орох уу гэж урдсан ш солонгосчууд чинь. Тэрийг буруу л ойлгоцсон юм байна. Гэтэ яаж ч хүн байг ирээд хоол идэггүй хардаж бодогдож магтгүй юм дээ. За Чимбаха тэгээд өвчлөлтөө явдал байхгүй юу? 12 жил амьдарчаад ямар уйтгартай амьдарч. Гэхдээ хөвчлээ гэсэн чинь зүгээр тухайд нэг бид нар гуруулаас очиод удаагүй байхдаа автобусаар явж байгаа тэр нэг юуг нь коноптаар зогсдгийг мэдэхгүй. Тэгэл төврөө очиж буцаал явахдаа хаяа тэр буудлын зогсно хаяа зогсохгүй. Тэгээ зогсохгүй дараагийн буудлын нарийн хүмүүс буудлахад дагаа буучдаг. Бууя гэж нэг юугаар стоп гэж хэлсэн. Тэгээ бидний буудаг буудлын ер нь хүмүүс бууддаг. Айгу цөөхөн. Хай тэгээ тавшраад арахгүй л ерөөсөө ойрлоод ирсэн шүү дээ. Тэрийг мэдэхгүй тэгэл заримдаа сүүлдээ баг өнөөдөр азтай өдрөө энэ дээр зогсчлаа гэх. Өнгөрөө явж гут нөө гээл дараагийн буудлаас нь алхаал хардаг байсан. Тэр ихтэй нэрэ тэгмэр юм билэ. Товчуур дээр дардгийг мэдгүй. Тэгээ би бас яг автобусны буудлаа тоолоод буудаг байхгүй. Тэгсэн чинь 4 буудлын яваад буу гэсэн чи юу вэ? Хүмүүс товчуур дээр дар зогсохгүй болохоор 8 буудлын дараа буусан шүү дээ. 4 буудлаа таалаа буусан чи. Тийм тэгээд дараа нь би найзаас асуусан чинь тэгтээ бас яг очиод удааг байхдаа мэдгүй. Монголд чинь тэгтээ тэгдүү шүү дээ. Бүх автобусны буудлаар зогсдог. Солонгосдоор буухаар бол ингээд улаан товчуур дээр дараад буудаг тийм. Манай нэг тэр бас цуг байсан ах ерөн сайхан хүнд гар тэгэл автобусаа чи одоо уулуур дээр явж байхад гараа өргөж ингэжсэн суучж байгаа. Тэгээд одоо энэ хэнд явж байгаа төөрөн штэ тий хаана байгаа мэдгүй үнтэй сольж яриулсан. Нэг өөдөөс ирж байгаа солонгос хүнчүүд уцаа гэлж хэлээр наагайсан. Тэгэл тэгээс нөгөө нэг ярьж байгаа нь болохоор тэгээд уучлаарай манай ах хэл мэдгүй та энэ хэлээд байгаа. Би тэгжсэн штэ. Би тэгтээ тэр орчуулгыг хийж өгч байсан байхгүй. Арайч тэгээгүй. Тэгтээ тэр манай эгчмөр дараа нь ярихдаа та ингээд ойролцоогоо хүнээс эхлээд ингээ асуугаараа гэсэн чи ихч зүгээр шууд маа уцаа гэж үзсэн. Уцаа барьж чад нөгөөдөл ингээ. Халаа Бацаахан түр баяртай ажилдаа орлоо та хоёртай болон хамцаахан мөчүүдийг өнгөрүүлдэг хүмүүстэй амжилт хүсье гэсэн байна. За маш их баярлалаа. РК-гийн уцаа авахж яваад мод мөргөөд уучлаарай гэд хажуугаар өнгөрсөн солонгос хөөхөн залуу хоёр шоолоо жуумалцаад оногоо болсон шүү дээ. Юуна шинэ жилээр манайхан хоолнд ороод Тайланд залуу төрсөн өдөр гэсэн чинь тоорт аваад тэгсэн чинь манай нэг солонгос наачиж ирлээ гинэ бодвол нөөрлөө нэгсэн юм байна. Ямар аим вэ? За хасж байхсаа нэг удаа ёстой эвгүй байдалд орж байсан. Нэг ихч над руу хараад айгүй яриад байхаар нөөдөөс нь хариулаад байсан. Тэгсэн нөгөөч яасан меню дөө гэж авдаг ёстой эвгүй надтай адилхан юм болсон шүү. Харин тийм одоо нөгөө юутэй блюттэй чихвж гарснаас хойш жоохон нэгдөөсөн. Би тэгтээ одоо бол гайгүй ингээд хүн ингээ асуусан ч гэсэн тэгээ жоохон гүлгээд өөдөөс нь харж байгаа чихвчтэй үе нүггүй шалгадаг болсон. Юуна метрон цэнгэлэгс залгах гэсэн чинь ордгоо нууц рарцэдэг байж үлээ. Нэг солонгос тослаад гэсэн байна.
За тэгэхээр нэвтрүүлгийн маань цаг өндөрлөх болсон байна тийм ээ тийм. За тэгэхээр нэвтрүүлэг маань энэ хүртэл өрөөд өндөрлж байна. Та бүхэн үргэлжлүүлээд орой 18 цаг 30 минутаас Зөвчмгийн ганцхан сэтгэл хөдлөж. За урсдаг шатаар уруудах гээд утсаа авахж яваад шатан дээрээ хөлөө хагас тавьчихсан байсан. Тэгээд шат урсах үед урагшаа уунах гээд урд байсан залууг тэрч авч илээ. Амар ичээд уучлаарай гэд хажуугаар нь бушуу зөрөөд явсан да. Шат ядаж явахад уруудахаараа доошлоо тэрхэд хөвтэйхэн болчихсон юм шиг байлаа. Тэгээ хотлоод амар ингэж тэрнгүүтээ уучлаарай. За одоо өндөрлүүлье. За тэгэхээр оройны Солонгын орон нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Монголчууд Солонгост нэвтрүүлгийн хамтран ажиллагч Land MN. Дижитал хөрөнгө оруулалт Land Bond. Land Bond нь 2 жилийн хугацаатай нэг бүрэн 100 мянган төгрөгийг нэрлсэн үнэтэй. Жилийн 14% хүүтэй бөгөөд 6 сар тутамд хүү төлөх давтамжтай. Нийт 5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх юм. Захиалга авах хугацаа 2021 оны 6 сарын 25-наас 30-ны өдөр. Захиалгыг онлайнаар Super App аппликейшнаар болон өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хийх боломжтой. Мөн 6 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Central Tower болон Shangri-La Mall-д зохион байгуулагдах олон нийтэд зориулсан нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж захиалган өгөх боломжтой юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэг 7 тэг 1 тэг 1-ээс аваарай. Санхүүгийн зөв удирддаг хүмүүрт зориулав. Монголчууд Солонгост нэвтрүүлгийн хамтран ажиллагч чимээгээ бичээч. Тархуу юу ч амид үү? Хурлын тэмдэглэлээ бичиж байна. Нэг цагийн бичлэгийг би бүр 4-5 цаг бичиж ингээ бодтоо. Өнөөдөр баг эндээ хонох охоо гэж дарагад маргааш хэрэгтэй гэсэн. Мега мэндэ. Залуу хүн байж жаахан технологи сонирхож байл та. Одоо үед чинь бичихгүй ярьдаг болсон шүү дээ. Тэр нь юу гэсэн үг юм? Цаан чин шин технологи болгох чимээгээ бичээч гээд аудио болон дүрс бичлэгийг бичвэрт хөрвүүлдэг систем гарчихсан байна. 2 цагийн бичлэгийг бол 3-4 минутанд бичээл өчтдөг болсон байна шүү дээ. Тэрийг хэрэглэмээд үү? Одоо бүр 20% хямдрал зарласан байна. За, амжилт хүсье. Технологийн дэвшлээ гэж сайхан юм да. Энд чинь л надад хэрэгтэй хэдэн. Чимээгээ бичээч л хэрэглэе. Чимээгээ бичээч. Харилцах утас 7740 1140 8980 1140